Улсын онцгой комиссийн дарга Монгол Улсын шадар сайдын төвшин Ховд аймагт ажиллах үеэр аймгийн онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Ховд аймгийн онцгой байдлын газар нь засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор баруун бүсийн төв болон уус завхан говьалтай Баян үлгийн аймагуудын онцгой байдлын газруудыг хамруулан бүсийн хэмжээнд 530 гаруй алба хаагч 480 гаруй техник хэрэгсэлтэйгээр гамшигаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулсшгүй сэргийн босгох үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Энэ үеэр аймгийн онцгой байдлын газрын дарга Дэд хуурандаа Алтан Бадралт газрын үйл ажиллагаа бүтээн байгуулалтын талаар танилцуулга хийсэн юм а. Алба хаагчид энэ жил онцгой байдлын газартай их засвар хийсэн байна. Тухайлбал гамшигаас хамгаалах сургалтын танхимыг орчин үеийн тоног төхөөрөм сургалтын техник хэрэгслээр товчуулснаас гадна аврах ажиллагааны хээрийн сургалтын талбай засвар хийж шинжилжээ. Онцгой байдлын албыг бэхжүүлэх, албаны бэлэн байдлыг хангах, алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор Эрен хайх аврах ангийн барилгыг ашиглалтанд оруулж, шуурхай бүлэг 105-ын үйлчилгээг нээн ард иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүрэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн аймгийн биеийн тамир спортын газрын балансад бүртгэлтэй байсан улсын спортын төвийг онцгой байдлын газар шилжүүлэн авч барилгын засварын ажлыг бүрэн хийж үйл ажиллагаа явуулахад бэлэн болоод байгааг мэдээлсэн юм а. Манай барилга 1991 онд ашиглалтанд орсон. За ашиглалтанд орсноос хойш ямар нэгэн засвар хийгдээгүй байсан. За Ховд аймгийн засаг даргын орон нутгийн болон онцгой байдлын ерхий газрын дэмжлэгтэйгээр бол алба хаагчдын нөөц болцоон дээр тулгуурлаад дотоод болон гадна засваруудыг бол одоо бүрэн хийж дуусгасан байгаа. Хүний үйл ажиллагааны улмаас болон байгалийн энэ л ямар л одоо эрсдэл болж байна уу? Тэрэнд бүхэнд л одоо хурц ажиллаж байгаа. Гал төмөр, ус, ган, суд, өвчин, тахал, тэгэл аваар, осол, газар хөдлөлт тэгэл ингээл одоо та бүхний хөрөхгүй тийм та бүхэнд хамаагүй асуудал гэж үндэсэндээ бол байхгүй байдаг. Тэгж ус хурц ажилдаг. Энийг бол төр засаг сайн мэдж байгаа. Ямар л одоо боломж байна уу? Тэр энэ онцгой байдлын албаныханд бол тусланаа, ажлын дэмжинэ, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэсэн юм одоо байр суурьтай байгаа. Он гарсаар баруун бүсийн хэмжээнд нийт 144 удаагийн гамшиг осол аюулт үзэгдэл тохиолджээ. Иймээс цаашид гамшигт үзэгдлийн үед ажиллахад хүн хүч машин техникийн хэрэгцээ шаардлага зайлшгүй хэрэгтэй байгааг мөн энэ үеэр хэлж байлаа. Үүнтэй холбогдуулан онцгой байдлын газрын дарга Дэд хуурандаа Алтан Бадралт баруун бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газрын Эрен хайх аврах ангид нэг бүлэг шинээр нэмэх, Булган сумдах онцгой байдлын хэлтэст Эрен хайх аврах бүлэг шинээр байгуулах асуудлыг шийдвэрлүүлэх. Баян үлгийн аймгийн Цингэл суманд 3 дугаар зэрэглэлийн гал төмөр унтраах аврах анги байгуулах, засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан ангийн барилгын төсөв санхүүжилтийг шийдвэрлүүлэх, Уус аймгийн онцгой байдлын газрын барилгад өргөтгөл хийх санхүүжилтийн асуудал болон шуурхай албаны 2 ширхэг пурган автомашин шийдвэрлүүлэх ажилд дэмжлэг үзүүлэхийг шадар сайдад уламжилсан юм а.